Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Хуулийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бидний өнөөдрийн сэдэв гадаад байгаа монголчуудын хууль эрх зүйн тусалцаа авах боломж, хэрэгцээ шаардлагын талаар ярилцах болно. Гадаад байгаа монголчуудын энэ эрх зүйн статус, хууль эрх зүйн тусалцаа авах боломж нь ер нь хэр бага вэ? Өнөөдрийн байдлаар албан бус тоор бол хэлийн гадна бол 285 мянган монголчууд ажиллаж амьдарч сурч байна гэсэн тоо мэдээ байгаа. Гэхдээ бол мэдээж бас орж гарч байгаа хүмүүсийн хамааралтай. Хууль зүйн тусалцаа боломж авах байдал ер нь хомс. Яагаад гэвэл нэг орон чи өөр оронд амьдарч байна. Зүгээр ингээд мастер очиод 285 мянган монголчууд нэг оронд амьдарчихгүй. Тэгэхээр ингээд Европод тэгэл төв болгонд байна да монголчууд. Тэгээ энэ болгон хүмүүс маань яг албан бичиг баримттай амьдарч байгаа хүмүүс бас байна. Тэр хүмүүс бол тухай орныхон бас хууль дүрмэнд тусалцаа аваад явцдаг гэж би хардаг. Харин масаран буюу ер нь тэр хэлийн гадна амьдарч байгаа иргэдээ маань 60-70% нь болохоор бидний ярьж занснаар бичиг баримт хараар амьдарч байгаа. Тэгэхээр энэ хараар амьдарч байгаа хүмүүс маань ямар ч хууль зүйн тусалцаа бол тэр устдаа авах боломжгүй. Тэнх нь 60-70% нь бичиг баримтын зөрчилтэй тухайн орон нутагтаа хууль зүйн тусалцаа авах боломжгүй байгаад байна. Тэгэхээр ер нь Монгол улсын иргэл эм чинь энэ иргэд маань энэ Монгол улсынхаа эрх зүйн харилцаа, нийгмийн харилцаанд оролцохдоо хууль зүйн тусалцаа авах боломжтой юм аа. Өмгөөлөгч Сод Эрдэнэ энэ дээр хариулаач. Тэгээ гадаад амьдарч байгаа иргэдэд хууль зүйн тусалцаа гэдэг ерөнхий сэдвтэй байгаа боловч хоёр зүйл яригдана. Нэгдүгээрт нь бол эх орондоо хууль зүйн тусалцаа авах боломжийн тухай гадаадд байгаа хэрнээ нөгөө талаас тухайн орондоо хууль зүйн тусалцаа авах тухай яриа гэсэн үг. Тэгэхээр тухайн орондоо байгаа хууль зүйн тусалцаатай холбоотой асуудлыг бол өнөөдөр бид энд хөндөхгүй гэж ойлгож байна. Тэр бол тухайн хуульчийн Монгол тухайлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бол Монгол улсынхаа хууль тогтоомжийн хүрээнд газар нутгийнхаа хүрээнд их зарлагдаж явах ёстой. Гадаадд амьдарч байгаа тэр зөвшөөрөлтэй байна уу, зөвшөөрөлгүй байна уу, хар яриагаар бол харалж амьдарч байгаа эсгээс үл хамааран эх орондоо хууль зүйн тусалцаа авах бүрэн боломжтой. За хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагааны энэ хууль зүйн тусалцаа гэдэг агуулгын хүрээнд бол зөвлөгөө өгөх, бичиг баримт боловсруулах, хянах, за тухайн гадаадын иргэнийг төрийн байгууллагад иргэн хуулийн этгээдийн өмнө төлөөлөх, за бүр цаашлбал хэрэг маргаанд шүүхтэр төлөөлж өнгөлөгчөөр оролцох гэдэг ч юм ийм боломжууд нь бол Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй байна. Гадаад ажиллаж амьдарч сурч байгаа монголчууд тулгамдж байгаа нийтлэг ямар асуудлууд ер нь гарч байна? Улс чи өөр хуультай. Жишээлбэл Германд явж байгаа хүн бол баруун Германд жишээлбэл хууль нэг өөр, зүүн Германд хууль нь өөр шүү дээ, тийм ээ. Тэр зүүн Германд нь нэг хурдны замаар та 110 тавтай тавхинаг бол баруун Германда 140 явнаач гэдэг юм уу. Энэ нөгөө хурдны замын наад захын нөгөө хурд гэтрүүл тавхиад юм уу ийм наад захын жижигхэн яг жижигхэн боловч тухайн л улсынхаа бас л нөгөө зөрчлийг л гаргаж байгаа энэ хэлбэр байхгүй юу. Тэгэхээр ер нь бол би Монголд байгаа бас мэдээж хэрэг нэг айл болгоноос нэг хүн юм хоёр хүн хэлийн гадна амьдарч байгаа шүү дээ. Ер нь тийм судалгаач байдаг. Тэгэхээр ер нь бол монголчууд анхааруулж хэлэхэд очиж байгаа орныхоо бас хэлийг сайн сурах хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал гэвэл очиж байгаа орныхоо бас хууль, дүрм, зон, заншил юу байдгийг тийм ээ. Энийг сайн өөрийнхөө мэдэх хэмжээнд сайн судалж яаж тэр орныг зорж байгаасаа гэсэн миний бас нэг бодол байдаг юм аа. Би нэг саяхан өмгөөлөгчтэй ярилцж байхад Солонгост байгаа нэг гэр бүлийнх нь хүн Солонгос гараад удчихсан гэрэлтэй ер нь бол бодит амьдрал дээр ингээд тусдаа амьдраад салцсан бичиг баримтан дээр салж чаддгүй. За энэ асуудлыг өмгөөлөгч тандаад шийдвэрлүүлсэн гэж ярьж байхыг би сонссон. Тэгэхээр ер нь гадаад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань эх орондоо энэ нийгмийн харилцаанд оролцохдоо ямар асуудлуудаар заавал Монголд ирэхгүйгээр оролцох боломжтой вэ? Монгол улсын үндсэн хуульд бол Монгол улсын төр нь иргэдийнхаа нийгмийн эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг бол хангахтай эдлүүлэх юм үүрэг хэрэгжүүлдэхээр заасан гэдэг. Тэгэхээр тэр гадаадаас ч гэсэндээ Монгол улстай нийгмийн харилцаанд оролцох боломж нь бол нээлттэй байгаа. За ингэж оролцохдоо болвол хэд хэдэн боломжууд бол байж болно. Нэгдүгээрт нь хамгийн түгээмэл хүмүүс хэрэгэлдэг нь бол итгэмжлэлээр төлөөлүүлж төрийн байгууллага, за иргэн хуулийн этгээдийн өмнө, за таны саний дурдаг гэр бүлийн маргаан, за үүнтэй холбогдуулаад бас өвгийн маргаан яригддаг зарим тохиолдолд, за өмчлөх эрхийн маргаан яригддаг те.
За гадаадд байх хугацаанд нь энд Монголд байгаа өмч хөрөнгөний эрхийг мөчөнгөө болгох, газар эзэмшихийг цуцлах ч гэдэг юм уу. Иймэрхүү нэг төгөөмж зөрчилтэй холбоотой иймэрхүү асуудлууд дээр өөрийнхөө эрх хууль ёсны ач сонирхлоо бол төлөөлөж хамгаалах боломжтой байдаг. Төлөөлүүлж хамгаалуулна гэдэг нь яг яах вэ? За төлөөлүүлнэ гэхээр бол энд итгэмжлийн асуудал бол хөндөгдөж орж ирдэг. Энийг итгэмжлийг бол консулын газараа дамжуулаад хинт ч олгож болно. За өмгөөлөгчөөс итгэмжил олгож болно. Гэр бүлийнхаа одоо хүүхэд эхнэр нөхөртөө аав ээжтэй дотныг хинт ч өгч болно. Гол нь тухайн итгэмжлэлийг ямар харилцаан дээр өгж байгаа, хаана төлөөлүүлэх юм, ямар их хэмжээтэй өгөх юм, тэр юмнуудаа тодорхой тусгаад өгөх ёстой. Нөгөө талаас авж байгаа хүн маань бол QR код болон өсгөн кодыг ашиглаад нотрочоос альч нотрочоос авах боломжтой. Тэгээд тухайн итгэмжлэлийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа төлөөлүүлэгч өмнөөс буюу гадаад байгаа иргэний өмнөөс төлөөлөд эрх зүйн харилцаанд орох боломжтой гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл манай иргэд маань ингээд нотротоор очиод нэгэндээ итгэмжлэл төлөөлөл хийж өгдөг шиг гадаад ажиллаж амьдарч байгаа улсууд бол консулын газар элчин сайдын яам дээр очиж итгэмжлэлээ одоо эх орондоо байгаа хэн нэгэндээ өгөөд одоо хэргийн энэ шийдвэрлэх ажиллагаа энэ эрх зүйн харилцаанд оролцох боломжтой гэж хэлж байна тийм үү? Тийм. Гадаад улсад зорчиж ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Монголын төр бүх түвшиндээ нягт хариуцлагатай ажиллаж, иргэд ихээр зорчдог, гэмт хэрэгт холбогддог, хүний эрхийн асуудал нь хөндөгддөг улсуудад Монгол улсын зүгээс хууль зүйн атташе томилох, гадаадад амьдарч буй иргэдэд шаардлагатай мэдээллийг боломжит бүх сувгаар түгээж байх, элчин сайдын яамд хүний эрхийн үндэсний комисс Монгол улсыг төлөөлж байгаа албаны хүмүүс иргэдийнхээ эрхийг хангах, хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахыг иргэд сануулсаар байна. Монголчуудын ажиллаж амьдарч байгаа улсад манай улс элчин сайдын газаргүй, консулын газаргүй тийм тохиолдлууд байгаа ах тийм үү? Энэ тохиолдолд юу яах вэ? Байгаа. За ерөнхийдөө бол одоо жишээлбэл Америкийг аваад үзье л дээ. Америкт ганцхан нэг гадаад ингээд одоо элчин сайдын яам байх гэж Америкч бүр маш их одоо газар нутагтай олон мужууд хам бас байж идэг те. За бас бид нар 2019 оноос хойш ярьж иж одоо бас юунд Америкт бас нэг консулын газар нээсэн байгаа. Ер нь бол тийм газрууд одоогор бол байгаа. Ер нь гэхдээ бол харьцангуйгаар энэ асуудлаар бол гадаад хэргийн яам бол харин анхаарлаа хандуулж сүүлийн үед бол бас 23 газар ер нь консулын газар нээсэн шүү. Тэгэхээр энэ дээр бол бас нөгөө монголчууд маань бас хэлийн гадагш нь одоо ажиллаж амьдах сонирхолтой боснтой холбогдуулаад энэ тэнд консул байсан газрууд бас олноороо монголчууд маань суурч амьдарч штэ. Тэгэхээр яалчгүй нөгөө хүний амьдралын нөгөө зам ёсоор эрхээ хамгаалуулах тэнд байгаа консулын газартаа холбогдох зайлшгүй бичиг баримтаа бас хийх ийм одоо үүднээс одоо сүүлийн үед бас одоо сүүлийн 3-4 жил болсон 2 газар бол консулын газар нэгдсэн байгаа. Тийм нь сайшаалтай. Монголчууд маань мэдээж хэрэг асар хашиг одоо нуруунд дээр үүрч явж яадаг. Хэл усаа мэдхгүй тэр улсынхаа бас соёл үг мэдхгүйгээс нөгөө түрүүн эрхэн зөвчөгдөх гэж ярьж байсан тийм ээ. Тэгээ энэ одоо үүдлээс болоод зарим нэг нь одоо цэцэд хутард орох тийм ээ. Ямар нэгэн одоо жишээлбэл одоо өөрөө ганцаар дүүсэх одоо тийм наад захын одоо хүний өөрийн амьдралд нь байж болох ийм эрсдэл бас гарч идэг. Монголд одоо байгаа ээж аавууд маань ер нь одоо ар гэрүүд маань зүгээр нэг хэлийн гадна гарахаараа нөгөө бөө мөнгө олдог гэд ботхоосоо илүү бас хүнээ хайрладаг, бие бинийгээ бас хайрлах сэтгэл, энэ сэтгэлээр наад захын одоо нэг ийм мэдлэг мэдээлэл тэр очиж байгаа улсын түрүүний миний ярьдаг нөгөө улсын соёлыг бол сайн сураад судлаад явах нь бол ерөөсөө л хамгийн ихний одоо шат нь багхгүй юу? Шат нь. Тэгээд цаашаа яваанда тэр хүн чинь очиод оцсон газраа бол мэдээж хэрэг хөл гараа олон тодорхой хугацаа ирэхтэй тэрний дараа бол амжилттай ололттой явж байгаа би бас мянган монголчуудын кейсийг бол мэдх юм байгаа юм. Ер нь бол энэс одоо эхлэх хэрэгтэй гэж бодож байна доо. Гадаад байгаа монголчууд маань эх орондоо бизнесийн одоо хийх юм уу, гэрээ байгуулах, эрх зүйн харилцаанд оролцох боломжтой. Жишээ нь одоо Монголд бизнесийн харилцаанд оролцох. За бүр орон сууц захиалах ийм боломжтой юу? За түрүүнд дурдсанаар итгэмжил гэж ярьсан тэр хүрээнд бол бүрэн боломжтой байгаа. За нэгдүгээрт бол орон сууц захиалах хамгийн түгээмэл үүсдэг асуудал гэж та бас дурдж байна. Энэ дэр бол гэр бүлийнхаа өмнөд болно өөр нөгөө өөрийнхөө яг сонгосон төлөөлөлөгчтэй итгэмжтэй олгоод итгэмжил дээрээ гэрээ байгуулах, ямар байгууллагатай байгуулах юм, ямар хугацаатай байгуулах юм, ямар их хэмжээний хүрээндээ тэр төлбөрийн график юмнууд нь яах юм ч гэдэг юм уу. Энэ бүх гэрээний гол нөхцлүүдээ өөрөө заасан тийм их хэмжээтэй итгэмжт бол олгож болно. Тэгээд өөрөө төлбөрийн графиктаа нөгөө гадаадд байгаа орлогын боломжтой нийцүүлээд энэ компанитайгаа холбогдоод одоо бол барилгын компаниуд харьцангуй нээлттэй
интернет мэдээлэл нь бол байдаг болсон. Харин зүгээр баталгаатай юу, ямар хугацаанд орох уу, тэр юм сайн өөрсдөө судлах зүйтэй баг. Гэрээний хүрээнд бол төлөөлөгчөөр дамжуулаад бүрэн оролцох боломжтой байх. За бизнес буюу хамтран ажиллах бас харилцаанд түгээмэл орох боломжтой. Яг тэгвэл хөрөнгө оруулалт одоо энгийн жишээ ярихад бол би тэдэнд дүргийн гаргая Монголда ийм бизнесээ найзтайгаа хамтраач гэдэг юм байгаа. Тэгэхээр тэр хамтран ажиллах гэрээний хүрээнд ямар хэмжээний мөнгөийг оруулах юм, юу хийх юм, тэр Монгол үйл ажиллагаа явуулж байгаа хамтарж байгаа хүн нь ямар одоо үйл ажиллагааг хариуцж яг гардах уу гэдэг юм уу. Өөрөө тухайн үйл ажиллагаанд ямар хяналт тавьж оролцох уу гэдэг тэр юугаа бас гол нөхцлүүдээ урьдчил тохирсон байгаад тухайн гэрээгээ одоо төлөөлөгчрээ болон өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад одоо гэрээгээ бол гол нөхцлөд тохирох боломжтой байна. Гадаад байгаа монголчууд маань энэ ялангуяа эх орон руугаа энэ эрх зүйн харилцаанд оролцож байгаа альва нэг этгээдэд залилуулчвал ер нь яах вэ? Яаж эрх хэсгээ хамгаалуулах ёстой вэ? За залилан гэдэг нь бол илүү эрүүгийн гэмтэргийн шинжтэй үйлдэл болж хувирна. Зүгээр гэрээнээс үүдэлтэй маргаан иргэний маргаан уу залилан байна уу гэдэг нь бас тухайн нөхцөл байдлаас хамаарат янз. За зүгээр эрүүгийн хэрэг хэн шийдвэрх ажиллагаанд бол яг итгэмжлэлийн хүрээнд төлөөлж оролцох нь иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээний эрх зүйн үүдэлтэй маргаанаа бодвол харьцангуй хязгаарлагдмал. Илүү одоо иргэний нэхэмжлэгч гэдэг юм иргэний хариуцагчийн хүрээнд төлөөлөх тухай яриа орж ирнэ гэхээс биш яг одоо хохирогчийг төлөөлөх тухай асуудал бол хязгаарлагдмал байгаа яг процессын хуулиараа. Иргэний эрх зүйн харилцааны хүрээнд үүдэлж байгаа маргааны хүрээнд одоо за мөнгөө буцааж авъя эсвэл одоо орон сууцны хөмчлөгчөөр тогтоолгоё ч гэдэг юм уу. Ийм маргааны хүрээнд бол төлөөлөх төрөнийхөө дурдсан итгэмжлэлээ одоо шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр нэмж одоо өгөх гэдэг юм уу те. Ийм байдлаар шүүхийн хэрэг маргаанд төлөөлүүлж ирэх ашиг хамгаалах боломжтой. Төрөний тэр нийтлэг одоо бэрхшээлүүд дотор за гадаад ажил хийгээд цалингаа авч чаддгүй, за эрүүл мэндийн асуудлууд гардаг, те эрүүл мэндийн даатгалд нь хамрагдаж чаддгүй, за гэмт хэрэгт холбогддог ийм одоо асуудлууд бас манай элийн чандах монголчууд бол нэлээд түгээмэл гарч байна. За бүр ингээд амьдрал одоо юу учраас аль хэн нэгэн маань ингээд нас орчих юм бол шарлыг нь эх орондоо авчрах асуудал ингээд гарахад ямар асуудлууд ер нь хаана хандаж шийдвэрлэх ёстой манай иргэд маань. За ийм тохиолдол гардаг. За мэдээж хүний амьдрал юм чинь нөгөө хүн хаана вэ тэнд нийгмийн асуудал дандаа дагалдаж явж байдаг. Тэгэхээр одоо мэдээж Монгол улсын иргэд маань одоо ямар ч одоо орон ямар ч твд ажиллаж амьдарч байсан одоо нас орох тохиолдолд тэдний гэр бүлээс хэн нэгэн нас орох ч юм уу ийм тохиолдолд хэлийн гадна бол гардаг. Энэ бол тодорхой хувьд бол байж байдаг. Ер нь бол манайх бол яг хөө зүгээр гадаад хэргийн яамны дэргэд нэг сан байдаг. За сангийн маань мөнгө бол харьцангуй их бага 300 сая төгрөг байсан. Одоо 22, 23, 24 оны дүнгээр. За би бол 21 онд бол Европоос Монголд ирсэн. Хүний эрхийн үндэсний комиссийн тэр үеийн дарга байсан хунан даргатай уулзаад одоо энэ одоо мөнгө бол их бага сан байдаг гэдгийг олж мэдээд за манай хэлийн чандах монголчуудын зөвлөл болоод за гадаад хэргийн яам, консулын газар, их хурлын одоо мэдээж гишүүдийн хэмжээнд бид нар асуудлыг тавьж ээж одоо энэ 2025 оноос одоо 600 сая бол нэг даблж өссөн байгаа. За мэдээж энэ бас хангалттай мөнгө үгүй. Энэ мөнгө бол бас хэлийн гадна одоо бас ял идлээд эх орондоо хэрвээ одоо арга гэрн тэр хүний төлбөртөж чадахгүй бол бас зарлал нь бас энэ сангаас гардаг. Ингээд цаашдаа бас мэдээж одоо энэ бас асуудлаар одоо төр засаг маань анхаарал тавьсан учраас цаашдаа энэ иргэдийнхэн бас эрхийн зөрчүүлэхгүй үүднээс энэ одоо төсөв хөрөнгө маань бас нэмэгдээд явах гэсэн хүлээлттэй байна да. Гадна байгаа монголчууд маань ямар нэг гэмт хэрэгт холбогдоод ял эдэлж байгаа ийм бас харамсалтай кейсүүд бас цөөнгөө байгаад байгаа. Энэ тохиолдолд ер нь юуг анхаарах уу? Арга гэр нь болоод өөрсдөө те энэ юуг анхаарах вэ? Энэ дэр манай хуульч манай энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бас байгууллагууд ер нь иргэд олон нийтэд юуг анхааруулж хэлмээр байна. За би саяхан судалгаа харж байлаа. Хэлийн гадна одоо 12 улсад 152 Монгол иргэн маань ял эдэлж байгаа гэсэн мэдээ байна. За тэдний одоо ингээд одоо англиад үзэх юм бол гол төлөв хулгайлах, за танхаарах, тэгээд хил дамнуулан нөгөө одоо мансууруулах бодис зөөснөс болоод ингэж ял авсан одоо кейсүүд ихэнх зөнхилж байна. Тэгэхээр ер нь
одоо бид нар болоод одоо Монголд байгаа бас энэ хүмүүс одоо аав ээжүүд байгаа тийм аав ээжүүд арга гэрийнхэн маань одоо үр хүүхдтэй хэл захих бас бид нар чинь нөгөө аав ээжээрээ бас дамжуул сургаал үгээ дандаа одоо сонсч яадаг. Тэгэхээр энэ хэл дамнуулан одоо мансууруулах бодис одоо зарах тохиолдол одоо сүүлийн үед нэлээд өсөлттэй байгаад байгаа учраас энэ дээр бол бас арга гэр нь бас анхааруулж одоо нөгөө сайхан буцаж захим гэдэг те уцаар ярих одоо янз бүрийн тохиолдол одоо холбогдох үедээ бол бас анхааруулж хэлж яхад ерөөсөө илүүтэхгүй. За тэг хүний газар очиод танхаарах хулгайлах хэрэг ерөөсөө байж болохгүй. Тэр улсынхаа бас одоо хууль дүрмийг одоо чандлан сахиж тэнд одоо ёс зүйтэйгээр одоо амьдрах нь бол иргэн бүрийн одоо үүрэг байх ёстой. Тэгэхээр энэ дээр бол одоо бас ээж авна арга гэрийнхэн бол маш сайн анхааруулж өгч явах хэрэгтэй гэсэн одоо би өөрөө бас эмэгтэй хүн их хүний хувьд одоо бодож явдаг да. Одоо эрхэн зөрчигдөд ял эдэлч гэсэн ийм хүмүүс ер нь эргээд Монголдо авчирж энэ ялыг нь эдлүүлэх юм боломж болцоо байдгүй. Хоёр онны хоорондох харилцаа хөлзөн төцөөлөх гэрээгээд олон улсын гэрээ байдал бий. Энэ гэрээг байгуулсан харилцааныхаа хүрээнд бол ял эдэлж байгаа ялтныг их хооронд нь шилжүүлэх юм харилцаа боломжууд бол байдаг. Ямар улсад ял эдэлж байгаагаас хамаарат манай Монгол улс тэр улс хоёрын хооронд эргэцүүн харилцан цуцлцаа үзүүлэх гэрээ байгуулсан эсхээсээ хамаарат одоо боломж олцоонууд нь яригддаг юм байна тийм үү? Хүсэлтийг нь бол хууль зүйн яамд гадаад харилцааны яамд гаргах уу тийм дамжуулаад гаргадаг тийм. За хэлхийн чадах монголчууд маань ер нь тухайн одоо амьдарч байгаа улс орныхоо хууль тогтоомж за эргээд Монголынхоо одоо нийгэмтэй энэ харилцаа эрх зүйн харилцаанд оролцохдоо ер нь юуг анхааруул зохилтой вэ? За ерөнхийд нь яг нэгтгэж дүгнвэл одоо итгэмжлэлээр дамжуулаад консулын газраараа дамжуулаад Монголд бол хууль эрх зүйн харилцаанд төлөвлөж оролцох бүрэн боломжтой гэдээ бол хэлсэн. Энэ дээр зүгээр хамгийн түгээмэл гардаг алдаа гэвэл өмгөөлөгч нь өөрөө зарим нь одоо төлөвлөх эрхгүй итгээд байх жишээ нь тий Монголд гадаад бүхэл Монголд байгаа хүмүүс хүртэл одоо өмгөөлөгч гэж итгэсэн чинь өмгөөлөгч ирэхгүй байх гэдэг түүнээс хууль зүйн зөвлөгөө авах гэрээ байгуулах гэдэг юм. Иймэрхүү бас зөрчил гардаг учраас албан ёсны яг Монголын өмгөөлөгчдийн холбооны вебсайтнаар бол хандаад одоо тэнд хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөллийн эрхийн гэрчлэгээтэй ийм өмгөөлөгчтэй жагсаалт бол байдаг. Тэндээс хараад мэрэгчсэн ажилласан дагнсан чиглэлийг харах танилцуулгын бүрэн танилцж байгаа цахимаар зөвлөгөө авах гэдэг юм. Иймэрхүү боломжууд бол гадаадд амьдарч байгаа иргэдэд хамгийн хэрэгтэй болов гэж зүгээр бодож чинь. Тийм учраас өмгөөлөгчөө сайн судлах, сонгох те энэ асуудал дээр анхаараасай гэж хэлье да. Хэлэн чандах монголчуудын зөвлөлийн одоо бас 174 төрийн бас байгууллага үйл ажиллагаа явуулж байна. За энэ 174 төрийн бас одоо төрийн бас байгууллагын үйл ажиллагаа бол ерөөсөө л тэнд ажил амьдарч байгаа монголчууд руу чиглэсэн тийм ээ. Одоо зарим нь хэл мэдгүй хэлийн зааж байна, хууль дүрмийг судлуулж байна. Чин нөгөө хүн хоол ойроос үл хамааран төрийнхөө үс хөтж байна. Бас хууль дүрмийнхаа дага өөрийнхөө эрхийг эдэлж байна гэдэг ийм одоо зүйл агуулга болос энд яригдах бах. Тэгээд одоо энэ сайхан эх орныхоо нэрийг өргөж яваа Хэлийн гадна ажиллаж амьдарч байгаа мянган сайхан монголчуудаа бол бас энэ сайхан хуулийнхаа хүрээнд хэл солион бас дэлгэрүүлээд ингээд одоо Монголынхон нэрийг үргэлж одоо өндөр төргөж яваарай гэж хүсье да. Хэлийн чандах иргэдийн зорчих, хууль ёсны оршин суух, хөдөлмөр эрхлэлт, ялгуурлан гадуурхалтын асуудлаар гарч байгаа хүний эрхийн зөрчлийн гомдол мэдээлэл болон тэдгээрийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах талаарч яригдж байна. Цаашлаад иргэдэд тухайн улс орны хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гарын авлага, шаардлагатай мэдээллийг тогтмол түгээх, гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдийн тоо, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн хамгаалал, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулахыг иргэд хүлээсээр байна. Гадаад байгаа монголчуудын одоо хууль зүйн тусалцаа авах боломж, хэрэгцээ, шаардлага ямар байгаа талаар хэдүүлээ сайхан нээлттэй ярилцлаа гэсэн зочдод талархлаа илэрхийлье. Хуулийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.